Өнөөдөр имжлэгийг хийх боломжийг өсгөж өгсөн Innovation-д баярлалаа. Олон хүн надаас Жорж чи аним үздэггүй гэж асууж байлаа л да. Юу гэж үннийг хэлэхэд би амьдралдаа 3 хол олон ангитай аним үзэж байсан. Нэгт нь Seven Deadly Sins, хоёрт нь Haikyuu, за тэгээ My Little Pony. Юу вэ? Биш. My Hero Academia. Аниме үздэг анимны мастер хүмүүс манай бүргэрүүд зөндөө байгаа бах. Гэхдээ өнөөдөр ярьж өгөх гэж буй анимег бол би тийм амар анимчдад гэхээсээ илүүтэй өөрсгөө харьцангуй аниме баг үздэг анхлан суралцагч нарт санал болгохоор бэлдсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө анимч бай, кино зурагч бай, эхний үедээ ингэ сонирхолтой байж чадвал цаашаа болмол сонирхолтой болоод үзэхгүй байхын аргагүй болчихдог шүү дээ. Тиймээс би аниме үзмээр байгаарнээ үзэх сэтлэн төрж өгөхгүй байгаа. Эсвэл яг ямар аниме үзэж эхлэхээ мэдэхгүй байгаа үзэгчдтэй амьдралдаа 3 аниме үзсэн ч гэсэн тэр 3-аас хамгийн дуртай анимныхаа эхний дангийг та нартаа сонирхуулъя гэж бодсны үндсэн дээр зам community дээрээ явуулсан нэгэн судалгаан дээр мэн санал өгсөн 10,000 гаруй хүний 46% нь буюу бараг л 5,000 хүн үзэж байгаагүй үзмээр байна гэсэн байсан учраас Boku no Hero Academia буюу My Hero Academia-гийн жинхэнэ ирж хүч урам зориг мэдрүүлж чадах солиотой анимны эхний 5 ангийг нь 10 гаруй минутанд цайхан яриад өгье гэж бодсон байгаа. За тэгээд ярих юм их байгаа болохоор шууд бичлэг рүү орцгоё. Тэгэхээр нэлээд олон жилийн өмнө Хятад улсад нэгэн өөрөөсөө гэрэл цацруулж чаддаг бяцхан маамуу төрсэн бөгөөд улмаар тэр цагаас хойш дэлхийд даяар маш олон хүүхдүүдээс төрөл бүрийн гоц чадварууд илэрч дэлхийн хүн амын 80% нь ямар нэг төрлийн супер хүчтэй болсон энэ цаг үед үлдсэн 20% нь багтдаг онцгой чадваргүй Деку гих буржгархуу хаан супер хүчтэнгүүд дайснуудтай тулд нь тэнд нь очиод ажиглалт хийж бүр дэвтэр дүүрэн анализ хийдэг гэжээ. Түүний өнөөдөр үзэж буй мөргөлдөөнд нь Гручиг модон биетэй залуу, хоёр гарандаа асар их хүчийг багтаасан бак залуу болон хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг хүчрэх гал соногч 3 үсэндээ дредлок хийлэгч гсэн хаалт шиг нөхөртэй үзэлцэж байгаа юм. Тулаан машрын үргэлжлээд бөө юм болж байтал хаанаас ч юм өөр нэг эмэгтэй супербатар гарч ирээд хаалкыг мань ганцхан жигээд л унгачдаг. Барьсан гэмт хэрэгтнийхээ тоогоор цалин авдаг учраас ингэж өрсөлдөх нь чаргагүй юм. Боржакийнхаа сургууль дээр бид үеийнхэн хүүхдүүдийн хэд хэдэн сонирхолтой хүчнүүдийг нь харж амжих бөгөөд тэр дунд нь хуруугаар урдсгах, нүдэ татаж гаргах, бүзэнээсээ ч том ирүүтэй болох, гарнаасаа гал гаргах, урт хамартай болох, урт хүзүүтэй болох энэ одоо юу вэ? Гэсэн ч Боржак маань ангидаа хамгийн доройн буюу ямар ч онцгой хүчгүй учраас Баатарын сургуульд орох мөрөөдлөө амнаасаа гаргах болгондоо ангийнхандаа ялангуяа ангийнхаа хамгийн хүчтэй амбицлэг хүү Кацуки дандаа дээрлэхүүлнэ. Боржак буюу Деку маань бүр багасаа дэлхийн хамгийн хүчрэг баатар болох All Might-ыг бишрэн өсөж, удалгүй онцгой хүч маань илэрхээр яг л All Might шиг гайхамшигтай баатар болондоо хэмээн боддог байсан хэдий ч харамсалтай тэр ямар ч онцгой хүч байсан гэж. Гэсэн ч Деку маань хизээч бууж өгөөгүй. Бууж өгөх нь байтугай өнөөх дэвтэр дээрээ харсан баатар болгоныхоо хүчийг нарийн ажиглаж анализ гарган таарсан бэрхшээл бүрийнхээ өдөөс тэмцдэг нэгэн. Яг ингээд харанхуй бодволоор явж байх үед нэгэн асар том ногоон мангас гарч ирэн түүний бие рүү орох гэж үзэх хэдий ч өнөөх домогт All Might маань түүнийг авардаг. Ухаарлахтаа Деку маань Женитэй уулзч бүгд ремикс ах шиг үхтлээ сандраад л юу хэлэхээ мэдэхгүй зогсож байгаад нэцгээс чинь өмнө танаас асуух юм зөндөө байна шүү дээ гэд All Might-ыг нэсгт нь хөлнөөс нь зүүгчгсэн байдаг бөгөөд All Might буцаж нисээд нэгэн байшингийн дээвэр дээр түүнийг буулгаад явах гэхэд асууж дуусахтай зэрэгцэн All Might гинт бараг 100 гаруй хилээр дурчихсан юм шиг чөргөр биетэй болж энэ үеэр төрөний ундааны савнд баригдсан байсан ногоон мангасыг байшингийн болонд унчихсан байх үеэр нь өнөөх Кацуки чинь мэдэхгүй шгэл чаяад савнаас нь гаргачихдаг. Чөргөр биеийг нь хараад өгтлээ гайхсан Декуд All Might за ам нэвэл уушгинэ гэдэг байхаа гэд бүдүүн залуус бие чангалж бай харагдахтай яг адилхан гэж тайлбарлах бөгөөд хамгийн гол нь тэрээр 5 жилийн өмнөх нэгэн тулаанаас авсан хүн чархнаасаа болж өөрийнхөө хүчийг өдөрт 3 цаг ашиглах боломжтой болсон юм байлээ л дээ. Мөн дээрээс нь тэрээр баатруудын аим үргэж дээсэн дүрэн дээр байдаг учраас хичнээн урам зориг хүсэл тэмүүлтэй байсан ч гэсэн онцгой хүчгүй бол баатар болно гэдэг бараг л боломжгүй зүйл гэж Декугийн асуултанд хариулдаг. Гэсэн ч юу гэж Деку бууж өгнө гэж юу? No. Бүтэнний гудамжийг хамарсан аимштай гал авалзаж өнөөх ногооноо ч Тацукидээ тэмцэлдэж байх үеэр бөөл баатарууд ирсэн ч ногооног дийлэх хүчтэй баатар үнэндээ байгаагүй тул өөр хүчтэй баатар ирдэггүй юм бол ногооноо Тацукигийн бид орхон цаг хугацааны асуудал болсон байгааг Деку хардагч тэр юу хийж чадах вүлээ дээ.
All Might ч мөн адил хүчээ ашиглах тэнхээ байхгүй учраас хар зогсохоос өөр юу ч хийж чадсангүй. Deku сурвалжлагчдаас болж All Might-д ганц ч хийж амжилтгүй гутарсаар гэрлэгөө явж явах замд нь All Might гинтл гарч ирээд би талархал, залруулга болон санал хүсэл чамд хэлэхээр ирлээ хэмээгээд бүхэн шилдэг баатруудад ахлах сургуультай хөлн өөрийн мэдлгүй гүгээд эхэлчихсэн тохиол байдаг юм гэж хэлдэг. Kimi mo sou dattan daro. Kimi wa hero ni nareru. これは僕が最高のヒーローになるまでの物語だ。 Эхний хоёрын нь одоогоор маш их таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та өнөөдрийн бичлэгийг үзэж дуусчаад бусад ангиудыг нь хаанаас үзэх вэ гэж асуух гэж байгаа бол Innovation видеосан Boku no Hero Academy-гаас гадна маш олон сонирхолтой анименуудыг бүр яг аль бие усныхын эрхтэйгээр оруулж ирдэг болж байгаа юм байна лээ. Жишээ нь би бол одоо 3 үзсэн анименийхээ тоог цоош нь багтснаас нь хамгийн гол нь аль бие усны эрхтэйгээр сахаа авч үзээд амьдралдаа 10 үдэ аниме үзсэн ингээд дараа чимшлгүүдээр яриад явж байж болохоор болж байна. Хүссэн анименүүдээ яг аль бие усныхын эрхтэйгээр шинээр нэмэгдсэн аниме эзнээс нь тухлан сууж таалан саярхаарай. За одоо 3 дугаар анги руу орцгоё. Ямар ч сэтгэлээ барьж дийлэлгүй газар суух Декуд All Might хамгийн түрүүнд чи миний хүчийг өвлөж авах хэсгээ шийдэх хэрэгтэй гэж хэлэхэд өмнө хизээч юм хүч өвлүүлэх гэж зүйлийн талаар сонсож байгаагүй Деку мэдээж өгтлээ гайхын тодорхой. All Might өмнө нь хизээч хинт чин тухайга хэлж байгаагүй бөгөөд тэрээр өөрийнхөө энэ гайхамшигт онцгой хүчийг өөр хүнээс өвлөж авч байсан гэж. Түүний хүчээ өвлүүлэх дараагийн үнэ хайж байсан үед нь эцэст нэг юм сайхан сэтгэлтэй хүсэл эрмэлзэлтэй Декуг их буржгархгүй гарч ирснээр тэрээр сонголтоо хийжээ. Мэдээж Deku юу гэж юм боломжоос татгалзах вэ? Маргааш нас нь All Might-ийн удирдлага дор маш хүн төрлийн хүчний бэлтгэл хийгээд л. Сүүлдээ ядархан ирэхээр би яг үгсэн илийгээ игээд хогийн цэг дээр юм зөөгöd байгаа юм бол гэж асуухад хэрвээ чи хүчийг өвлөхдөө одоогийнхоос сүлдээ биетэйгээ байвал нөлөөгөн дийлэлгүй дөрөв мөч чинь тасарч унана гэж All Might хэлээд бэлтгэлийн хугацаанд энэ бүх хог хаягдлуудыг бүгдийг нь цэцэлж байж баатар болох эхний алхмаахийн 10 сарын дараа болох мөрөөдөд байдаг алдарт баатрын сургуулийнхаа шалгаруултнаас өмнө миний хүчийг өвлөж аваа гэж хэлдэг. Cause I'm having a good time, having a good time. Shooting star leaping through the sky like a tiger, defying the laws of gravity. I'm a racing car passing by like Lady Godiva. I'm gonna go, go, go. There's no stopping me. I'm burning through the sky, yeah. 200 degrees, that's why they call me Mr. Fahrenheit. Stay した区画以外までマジかよ。Эцэст нэг юм хүчээ өвлөж авах мөч ирээд л бөөн тоглол үүсгэсэн эцэст 食え。いや、思ってたのと違いすぎる。 Маргааш өглөө нь баатрын сургуулийн шалгаруулалт руу явах замдаа мул Кацукидэд харж дээрээс нь сандарсандаа бүдэрж унахтаа нэгэн хөөх охинтой танилцсан. Эхний сорилтын дөрмүүдтэй танилцдаг бөгөөд тусгай бүсэд очин 1 онооны, 2 онооны, 3 онооны роботуудаас тодорхой хугацаанд уралдаж устган оролцогчид оноогоор өрсөлдөх аж. Зам нь 1 онооны хэрнээ тааруул шууд зогтох шаардлагатай маш аюултай робот байгааг мэдэж авна. Сорилт эхлэх төгөхөд манай Декугээс өөр ингэж өгтлээ сандарч байгаа хүн үнэндээ алга. Бүгдээрээ л Декуг азгууж улдрын амтан байна гэд өрсөлдөгчийнхөө тоонд ч тооцохгүй байгаа бол таа.
Гинтэл сорил эхэллээ гэж арилгахтай зэрэгцсэн бөгөөд хамаг хурдаараа гүйцэтгэж өрсөлдөн аль хэдийн ширүүлсэн. Дэкүүг маань ганц ч оноо авч амжааг байхад бусд нь өдөрмөхийн зурл 20-30-аар ноноо цуглуулад эхлэх бөгөөд сорил дуусахад 2 минут үлдсэн байхад өнөөх тэг онооны авраг робот гараад ирдэг. За тэгээд Дэку ганц ч оноог байгаа шүү дээ. Хувь бодоод тэг онооны мангасаас зүхтаах боломж түнд байсан ч өнөөх өдрийн өөрийг нь авардаг охиныг хөлөө юмд аруулж маш том аюулд унсан байгааг нь хараад гинтэл өөр ирэхгүй гүйж. Гэхдээ нэг харамсалтай юм нь түүний би хүчээ ингэж ашиглахад хараахан бэлэн биш байсан тул би нийний хүчний пянган даалгүйгээр цогсон гарнаас гадна хоёр хөл нь хоёулаа хугарч доошогоо хамаг хурдаараа унаж эхэлдэг. Бүтэн амьдрал нь нүдэнд нь харагдаад л ингээд л бицарч өгдөг юм байна. Идэж үзээгүй хоолнууд, уулзаж үзээгүй одууд зөндөө байсан юмсан. Хөрөгчөнд үлдээсэн зүсэн пиццагаа идээд дуусчихгүй яав та. Өгөхөөс өмнө крашгаа гарнаас ганцхан ч гэсэн удаа хөтлөөд үзчихгүй яав та гэдэл бөөйн боцоор газартаа ойртоход ашгүй нэг юм өнөөх охин маань түүнийг аварна. Ингэж яхтар бэрчгээд яаж ч оноо авч чадах сорилтын хугацаанд дуусчээ. Дэку маань ганцаархнаа тэг оноотой шалгаруултыг дууссан. Хэд хоногийн дараа шалгаруултыг нь хариу нэрх гээд ээж нь догтлоод байхад Дэку маань ойлгомжтой шүү дээ гэж бодоод догтлож байгаа ч юм алга. Гэсэн ч Дэку маань бууж өгөлгүйгээр All Might надад ингэж их итгэсэн юм чинь юм нэгээр дуусахгүй. Шалгалтандаа унсан ч цаашдаа улам их бэлтгэл хийн гээд сэтгэл зүгээ бэлдэн сорилтын хариуг задлахад бичлэгэн дээр All Might гарч ирдэг. All Might бүр анханасаа л баатрийн сургуульд ажиллахаар энэ хотод ирсэн юм байна лээ л дээ. Ямар ч тэрээр Дэку шалгаруултан дээрээ фейлчихсэн тул тэнцэж чадаагүй тухайг хэлэхэд Дэку маань аль хэдийн мэдчихсэн байсан ч өөртөө маш ихээр урам хугараад сууж байталаа. その人に私のポイントを分けるってできませんか？あの人助けてくれたんです。お願いします。お願いします。お願いします。Гэсэн ч яг үүндээ шалгаруултын дүн анханасаа зөвхөн робот босгосон оноогоор шийдэгдэх хэрэггүй байсан гэж. 人助け正しいことをした人間を排斥しちまうヒーロー化など Авралтын оноо гэж тусдаа нэг онооны систем байсан бөгөөд шүүгч нарын саналаар Дэку маань өнөөх охины хамтаар сургуультай тэнцсэн байдаг. ここが君のヒーローアカデミアだ Уг нь бол All Might баатрийн сургууль багшлаж нэг онцгой сурагчийг сонгоо аваад өөрийнхөө хүчийг өвлүүлэе гэж бодож байсан юм байна лээ л дээ. Гэсэн ч тэрээр сонголтоо хийж Дэкуд хүчээ өвлүүлсэн бөгөөд одоогор чи миний хүчийг нэг бол 1% чадлаар эсвэл 100% чадлаар л ашиглаж байгаа. 100%-аар ашиглавал би чинь яаж аюулд ордог бид хоёулаа харсан хэмээгээд хүчээ өдөрдөж сурахаараа чи биеийнхээ дийлэх хэмжээнд тохируулж ашиглах боломжтой болно гэж хэлнэ. Маргааш өглөө Дэку шинэхэн форм өмсөө шинэхэн анги руугаа орон улирлын хамгийн анхны сорилд оролцоход өөрөөс нь босод бүхэл хүүхдүүд 100 метрийн гүйлд үсрэлтэй арилт энтрээ онцгой хүч ашиглан будаа болгоод л даанч Дэку минь хүчээ ашиглавал өөрийгөө алчих гээд байгаа тул эднэрийн хажууд үнэндээ л нусаа цартаа наадаг. Хамгийн гол нь энэ сорилдод ангиасаа хамгийн сүүлд орсон баян ходоодыг нь шууд сургуулаас хөөн гэсэн итгэхийн аргагүй хатууж байгаа нөхцөл тавигдсан учраас сурагчид хамаг чадлаараа зүтгэх нь ойлгомжтой. Баатрийн сургууль ийм л хатуу чанга учраас хамгийн гайхамшигтай мэрэгжлийн баатруудыг төрүүлдэг юм шүү дээ. Бөмбөг шидэг сорилд ирэхэд Дэкуг авардаг эгдүүтэй охин маань хөрсөн объектийнхаа татах хүчийг тэг болгодог хүчээ ашиглан бүр хязгааргүй гэсэн оноо авахд Дэку өөрийнхөө ээлжин дээр ийм байдлаар ялагдаж болохгүй гэж бодон сэтгэлийнхээ өөрлөөр онцгой чадвараа ашиглах гэж оролдсон ч өнөг сорил авч байсан багш нь тэрхэн мөчөд түүний онцгой хүчийг найрлагчсан байдаг. Сорил авч буй багш нь Бэтмен шиг харанхууд ганцаараа нууцаар ажилладаг баатар учраас хүүхдүүд түүнийг сайн таньж өгөхгүй байсан юм байна лээ л дээ. Тэрээр ямар ч баатар руу ганцхан харц шидэд харцаа салгах хүртлэх хүчийг нь арилгах онцгой хүчтэй ажээ. Ямар ч тач Дэку хүчээ удирдах чадахгүйг нь мэдсэн учраас тэрхэн мөчөд хүчийг нь арилгаж өөрлөгөө татаж авчираад нүр тулсан ярилцлага хийн чи дахиад гар хөлөө хуглуулж өөр хин нэгнээр авруулах гэв. Хичнээн хүчтэй байсан ч тэрийг удирдах чадахгүй бол чи хүнд чирэггүй. Чи баатар бол чадахгүй. Их утгатай зүйл хэлээд хүчийг чинь буцаагаад өгсөн. Дахиад чид хэмээдэг.
Хүч арилгагч багш маань Декуг шарандаа дахиж хүч ашиглаад өөрийгөө бэртэн үргэлжлүүлэх боломжгүй болно. Эсвэл муу шидэд сүүлийн байранд орж хөөгдөн. Ямар ч энэ бацаанд ямар ч потенциал байхгүй гэд бүрэн итгэчихсэн байх хэдий ч Деку эцсийн мөчөд онцгой учаа яг бөмбөг гарнаас нь салах үед хуруун дээрээ төвлөрүүлж бүтэн биеэ бэртэлгүйгээр гайхамшигтай хол шидэлтийг хийж чадна. За тэгээ эхний 5 ангийн энэ төрөд өндөрлөлөө ямар ч энэхүү анимыг үзэх хүслийг чинь сэдрэж чадсан гэдэгтээ тун итгэлтэй байна. Киноч вэ, анимеч вэ, тавчилж яриусны оронд өөрөө үзсэн хэд дахин илүү байдаг гэдгийг хэлчихье. Өмнө нь дурдсанчлан Univision видео сан шинээр орж буй анимецснээс Boku no Hero Academy-гийн бүх ангийг замун дээрээс нь өөр маш олон сонирхолтой анименуудыг гэрээхээ хомирт хүлээвч үзээрэй. Бичлэг маань үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Айшитеру.